Стресс гэдэг нь хийх зүйл их, цаг хугацаа бага, мөн энерги байхыг хэлдэг зүгөө. Та эерэг зүйл бодож байхад энерги их байдаг. Зүгээр суугаад хэн нэгний сөрөг сэтгэлийг 30 минут сонсоод та ядардаг. Хэд ч ингэж байсан бай. Харин хөгжим сонсоод та сэргдэг. Тийм үү? Хүмүүс яагаад хөгжим сонсох дуртай байдаг вэ? Учир нь найрал зохицол бий болгож, эргэн тойрныг болоод биеийн эд эсийг сэргээдэг. Зөвхөн чих хөгжим сонсдог гэж бүү бодоорой. Бидний бие бүхэлдээ эд эс бүр хөгжмийг сонсож мэдэрдэг. Учир нь эд бүгд хэлбэлзэл долгион. ертөнц тэр чихтэй хэлбэлзэл долгионоос өөр юу ч биш. Би ихэвчлэн дуу чимээ тэлхэн хөгжим. Хөдөлгөөн тэлхэн бүжиг. Сэтгэл тэлхэн бясалгал. Амьдрал тэлхэн баяр гэж хэлдэг.